Энэ болохоор лифтээр орж ирд юм байлаа. Лифтээр орж ирээд ингээд нэг том өрөө пүүлний шиг нэлээд том пүүл. За тэндээ хөвтдөг юм та. Олон хүний ширээ сандалтай. За тэг хамгийн гоё нь тийшээгээ далаа шууд харагддаг. Sea view. Эшиг ингээд модтой. Энэ хавьд бас ингээд модны захад болохоор агаар нь маш гоё юм байна. За энэ болохоор доотлын айл. Энэ давхраараа юм байлаа. За одоо унтлагын өрөөнүүд нь харуулъя. Тэр нь бол тогтчлт, тавилан сонголт юмнууд нь бол тасархай гоё юм байна. За тэндээ хоолой идэхээр олон хүнийх алтаваа өнтрийн шийдэл бол бас гоё юм аа. За тэгээд том унтлагын өрөөний шууд ишиг ингээд хардаг. Унтлагын өрөө болгон тусдаа найлтай. За энэ том өрөөнийх нь байлаа. Энэ угаалгын өрөө. Энэ угаалгын машины сольж шинийг тавьж өгнө гэсэн. За тэгээд нөгөө эндээ юм гоё том юу гэдэг лээ энэ чинь. Аврах том. За энэ чаха. Бас нэг унтлагын өрөөний юм байна. Ер нь унтлагын өрөөнүүд нь бүгд юм аюу том зайтай. Тэгээд бөөнөрөө энэ зааланда гоё байгаа цаашаага бүл рүүгээ ороод энэ ер нь зохион байгуулалт нь л үнэхээр төгс зохион байгуулалттай юм аа. За нэг унтлагын өрөө. Эндээ ховцсны өрөөтэй тэндээ жакузи харагдаж байна. За би харуулъя. За юм байна. За дараагийн унтлагын өрөө. Ер нь бол маш цэвэрхэн. Өнөр танарч гэсэн ямар ч юм чигмэг үнэрчсэн юм хоочрсон өнөр юу ч байхгүй маш цэвэрхэн. За ингээд дахиад. Тэгэд унтлагын өрөө болгоно ийм том зайтай. Юу л байна зай байна да энд. За тэгээд энэ лифтээрээ доошоо буучдаг. Доошоо буунгут яг энэ доор нэг гоё нас юм гол урсч идэм байлаа. Энэ яг тэндээ яг тэрүүгээр нэг гол урсаад юм хүрхрээ шиг юм хом урсдаг. Нал ер нь тасархай юм аа. Гоё юм аа. За тэгээд нэг юм банда.